Тавтаа сайхан үйлжж гэнэ үү эрхэм хүндэт үзэгчтэй би дуучин Эрдэнэ тоглодог байна. Гадаа Идрисийн жавар хэд тачхинж байгаа хүүтэн байгаа хэдий ч төр тосны их баяр цагаан сарда битүүхэн бэлдээд гэр тань сэтгэл тань дулаан байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бидний уламжлал өөдөж дэвжих хэрэглүүлсэн цагаан сар маань хаяан дэрлээ. Эдийн засгийн тооцоогоор бид цагаан сарын бэлтгэлдээ зөвхөн 1 сарын хугацаанд нэг их найд 300 цаашлаад 700 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа тооцоо байдаг юм байна. Тэгэхээр яг одоо цагаан сарын бэлтгэл эд явагдаж байгаа энэ үед энгийн нэг сонголт ихийг өөрийн биеэр уриалж байна. Хүн нэг бүр Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сонгоцгоё. Ялангуяа энэ их мөнгийг зарцуулах хамгийн гол амин судсан дээр байгаа Монголын маань 730 мянган айл өрхийн гэрийн эзэгтэй нар санхүүгийн эрх мэдэлтэй хатан ухаанд бүсгүйчүүдэд уриалж байна. Та бид 1 сарын дотор нэг их найд 300 тэрбум төгрөг. Энэ нь барагцаагаар улсын төсвийн 5-ны 1-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг бид нэр гаднаас хайхвш ганцхан сарын дотор өөрсдөө хийх боломж байгаа шүү. За нодлон жил би миний сонголт Монгол брэнд гэсэн уриалгыг дэмжиж Монгол бэлэг гэсэн зорилттой нэвтрүүлгийн хүрээнд үндэсний 8 компаниар зочилж өөрийнхөө хэмжээнд цагаан сарынхаа бэлгийг бас худалдаж авсан байгаа. За тэгээд зорилттой нэвтрүүлгийнхаа энэ хүрээнд хүнхээр бас жирийн нэг оюутчин, бас жирийн нэг гадаадд солонгот ажиллаж амьдарч ирсэн залуу, бас гарааны бизнесээс гадаадын олон шагналыг хүртсэн Шавилгаан бүсгүйгээс ахуулаад олон мянган ажилчдаа Unitel Group-ийг хүртэл зөвхөн үндэсний үйлдвэрлэгч компаниудаар зочилсон. Тэгээд энэ компаниудынхаа бүтээгдэхүүнийг худалдаж аваад тэр одоо бүтээгдэхүүнүүдтэй танилцаад үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаа явж байхад үнэхээр бас би Монгол, бидний монголчууд хийж чаддгийм байна гэсэн бахархал, уярал, ухаар бас төрсөн юм шүү. Гэхдээ яг одоо бид нар яагаад болохгүй гэж яагаад гадаадын юуны мэддэхгүй хямдхан подолк авч яснаас Монголоо дэмжиж, Монгол гэсэн нэг ч гэсэн үйлдвэрлэлд дэмжиж өөрсдийнхөө нэг дулаахан оймс эсвэл ийм оролт худалдаж авах боломжтой юм бид шүү дээ. За өнгөрсөн жил бид нар зөвхөн Монгол бэлэг гэсэн нэрэн дор хийж исэн бол энэ жил улам өргөжүүлээд Монгол гоёл, Монгол хүнс, Монгол бэлэг гэж төрөлжүүлсэн байгаамаа. Бидний дунд байдаг Монгол бүтээгдэхүүн чанаргүй, үнэтэй гэсэн энэ явган яриаг бид зөвхөн өөрсдөөсөө бас альваад хандах хандлагаараа өөрчилж яагаад цагаан сараар орж исэн хүн болгонд нэг чанартай ганц сайхан дулаан амьсыг дотор нь одоо хүн болгонд юу гэдэг одоо манайхан дэгдэж нэг юм хоос өгдгөө гэдэг дотор нь чихрээд юм уу аруулаач юм уу дүүргээд өгөхөд бэлгийн морины шүдийг үзэхгүйж Монгол хүн лав цаашаа гэж хэлэхгүй гэдэгт би лав хувьдаа итгэлтэй байна. Энэ жилийн хамгийн анхны дугаар Монгол гоёлоор эхэлж байна. Үнэхээр гадаадын ямар ч үнэтэй брэнд сөрөнд дарагддаг Монгол гоёлыг уралдаг ур ундрах компани үйлчин сайхан бүсгүйчүүдтэйгээ уулзахаар цаг тавьсан байгаа. Ингээд ур ундрах руу хамтдаа зочилцгоё. За сайн байна уу та? Сайхан үйлчж гин үү? Сайхан үйлчж байна. Тавтай сайхан үйлчж байна. Тавтай сайхан. За таны ажил алба тавтай. Та хэдийн маань ажил алба тавтай. Сайн байна. Дүүн нодлого миний сонголт Монгол бэлэг нэвтрүүлэг санаачлага тэрний дагуу одоо үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжиж яг зэн одоо санаачлага нэвтрүүлгийг бэлтжижсэн. Энэ жил бүр өргөжүүлээд төсөл хэмжээнд Монгол хүнс, Монгол гоёл дахиад Монгол бэлгээ оруулаад ингээд бүр өргөжүүлж байгаа. Тэгээд олон жил бас танаахтайгаа хамтарч ажилласан болохоор хамгийн түрүүнд энэ жилийн хамгийн анхны нэвтрүүлгийг бас таныгаа бараадаад ирлээ. Яагаад гэвэл та бас Монгол хувцсыг хүн яаж өмсвөл ямар хэмжээнд эрүүл ахуйн талаас нь тэр эдэл хэрэглгээний талаас нь тэр та гоё тайлбарлагч Монгол готлол ийм боломжтой Монгол малгай бол ийм бэлэгдэлтэй тэгээ би таныгаа бараадаад хүрээд ирлээ. Тэгээд баяр. Нодлоо одоо таарж байгаа. Нодлоо хийлгэсэндээ л өмсөд ирсэн. За баярлалаа. Юуны өмнө Монгол улсын хэмжээнд одоо монголчуудын төр төсний их баяр цагаан сар гэдэг бол Монгол хүний одоо эрхэмлэн дээдлэх юм сайхан баяр байгаа. Монголчууд залуудаа ямар явсныг нас ахаар нь шинж, тэр жилдээ ямар явсныг цагаан сараар шинждэг юм сайхан уламжлалтай. Тэгээ энэ уламжлалт их баяраараа монголчууд үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж манай энэ урлаг соёлын оддууд энэ хүмүүс ингээд
ийм сайхан төсөл хэрэгжүүлж Монголынхаа ард түмэнд одоо үндэсний үйлдвэр дэмжиж байгаа юуны өмнөөс ойлчин одоо олон үйлдвэрийн одоо ойлчин эмэгтэйчүүдийн хүмүүст та бүхэн чин сэтгэлээсээ баярлж байна. Эрдэнэ тунгалгаа оюун уран бүтээл өндөр амжилт хүсье ийм сайхан юм хэрэгжүүлж байгаад та бүхэн манайдаа ирж ингэж анхныхаа нөхцөлийг бэлдэж байгаад баярлж байна. Би бол мандах төрийн малгай. Одоо Монгол хүн гэдэг чинь өөрөө төр байхгүй юу? Төр гэдэг чинь айл өрхөөс үүсдэг. Тийм учраас мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал гэдэг энэ иж дөрвөн сайхан хувцас өмсөөд сар шиндээ энэ ингэр даамаа бүтэн тавчлаад яагаад монголчууд ихлээр ир юм шилб гэж ярьдаг. Энэ хоёр нөгөө арга билгийнхаа хувьд бол одоо тавчлагдсан гэж байх юм бол гэр бүл бүтэн сайхан байх. Монголчууд бүсэн нар зүг бүслэж тийм ээ аягандаа дүүрэн сайхан цай хийж уугаад гэрээ эзэн бүтэн хувцсан одоо бүтэн иж бүрнээр өмсөөд одоо ингээд эрх жилийнхаа сайн сайхан бил гэдэг юм одоо ингэж би одоо сэтгэл догтлон бас цагаан сарыг олон жилийн цагаан сарын хувцас мөн наадмын одоо сайхан хувцас гэдэг болохоор би бас л мөн одоо хичээж бэлдэж байна. Тэгээд энэ жилийн цагаан сараар манай уран дурхаас бол одоо өөрөө ч өмссөн шиг юм сайхан өстэй тэгээд эмэгтэйчүүдийг цөөн тоогоор дархан их одоо компани одоо сайхан идэвхтэй хий бурган дотрыг одоо хавар дээр авч одоо ингэж үндэснийхээ бид биеийнхээ харилцсан уялдаатай ажиллах зорилгоор одоо Монгол шаврогийнхаа үйлдвэрлэсэн арьсан гутлаар одоо мөн гутал хийж байна. Тэгээд одоо мөн сайхан одоо зарим хүмүүс үйлдвэр тамиа зарим газар илдүүлж байна. Арьсыг ингээд бид иж бүрэн одоо хувцсхийн төлөө байна. Монгол хувцсны ёс боломжил гэдэг бол одоо өнөөдрийн хэмжээнийгээс судлаад үзэхэд бол хөнөөгийн үеэс гэж одоо хувцсыг тодорхойлж байна. Ташуу ингэртэй, мөөрөн захтай, бариу хамцээтэй энэ дийлийг бол хөнөө дийл гэж нэрлэж байна. Энэ бол хөнөөгийн үед монголчууд хүчрхэг байсан. Морин дээр ингээ мордоход гол чөлөөтэй. Орим маань одоо ингээ нуглаастай, энэгээр бариу юмд орооцолдохгүй гэсэн утгаараа ийм сайхан дийлийг хийжсэн байна. Тэгээд энэ үеэс ахвала Чингис хааны үе одоо ингээ бол 18 дугаар 19 дугаар зуун хүртэл одоо энэ хөнөө дийлийг монголчууд өмсчихсэн уламжлалтай. Ховлаа хаан маань биднээс 7-800 жилийн өмнө одоо хувцсны хуулийг гаргаж 1275 оноос хувцсны хууль. Энэ бол Монгол хувцас гэж нэрлээд Монгол хувцсыг одоо энэ бол зүсмийн хувцас, хаад ноёдын хувцас, өвөл зууны хувцас. Энэ бол тэр үед идэгж сайхан хувцсыг хууль. Дараа нь Мөн хаан бас хууль хувцсны хуулийг гаргах зэрэгтэй хувцас ингээд хөгжөөд дивжээд ингээд ирсэн. Тэгээд дараачаар нь Өндрөгийн зан өдрийн үед одоо бас энэ мөрөн захтай дийлийг лам дээр болгоод Манжи хаан одоо 18 дугаар зуунд орж ирээд дөрвөн жингэртэй дийлийг бий болгон готно. Лам дийлээр морин захтай дийлээ авч үлдсэн. Энэ 400 жил өмсөж байгаа энэ бас сайхан дөрвөн жингэртэй дийлийг бид нар бас шууд аваад хайж болохгүй байна. Энэ дийлтэй маань стратеги нацагдвал наваа юм дунгаа манай эрхэм сэхэтнүүд маань энийг бол савтын хамсгалын дараагаар дийлгэрүүлсэн. Одоо шөнийн бүгэн одоо шавхаа одоо хороом дээр өмсөлсөн. Тэгээд 1990 оноос хойш одоо хувцас маань бүр одоо ингээд өндөр соёлтой болоод ингээд бие барьсан тайлтай нөхдүүд бол одоо миний өмсчих шиг юм би бол энэ ажлынхаа ярианд байгаа учраас юм дан дийлэг өмсөж байна. Хувцас гэдэг маань тухайн нийгмийн тусгал тэр ард түмний ёс заншилтай бол салсгүй холбоотой байдаг. Тийм учраас одоо тэрийг бид нар эвдэхгүйгээр аль болохоор зангидмал тавчтай, аль болохоор өмснийхээ хэв шинжийг хадгалж одоо үйлдвэрлэж байгаа даа. Одоо орчин үед одоо бид хоёрын ардыг харагдаж байна л да та түр үйлээ. Энэ бол одоо уламжилт орчин үеийн хэв маягийг хослуулсан тий. Энэ бол бид нар өвтөн хаарыг одоо монголчууд 90 оноос хойш өмслөө л дөө. Ажил нийгэм гараад өвтөн хаарыг дээр үед намайг залгахад бол нэлээд чадал чансаатай айлын өвтөн хаар өмсдөгөөс намайг залгахад би жоохон байх тэрвээ өвтөн хаарын дээлтэй гэж ярьдаг байсан байхгүй болгомол. Одоо ингээд ардчлалын нийгэм ингээд орж ирэд ингээд юм ингээд илэг болоод ингээд ирэхээр өвтөн хаарыг болоод өмсөв. Энэ жилийн манай гоёл наадам 2017 манайх үндэсний одоо уламжилт шилдэг хувцас авсан байгаа. Энэ загварууд бол энэ жил хийсэн. Энэ бол нөгөө монголчуудын одоо ярьдаг уламжилт зээгт наамал орж хийсэн байгаа. Энэ хээний хэлбэр төрс бол нөгөө янгир ямааны угалдсан ивэр нөгөө байдаг шүү дээ. Өвхрийн ивэр энтертэй одоо монголчууд анх тэрнээсээ сэдэж хийсэн юм сайхан. Энийг одоо яг уламжил болгоод чэжний тойрог, бэлтгүүлсний тойрог, суудлыг одоо гаргаж
маш тэр эмэгтэй хүний гойлог одоо тэр сайхан байлгахыг одоо илүү тодтогж өгсөн хувцас байна. Манайх бол альва юм их эрдэнэ тунгалгаа хамгийн одоо чухал зүйл тэр үйлдвэрлэлийн хийж байгаа бүтээгдэхүүнийг хийж байгаа тэр материал их чухал үүрэгтэй. Маш чаан чанартай одоо эдлэгээ даадаг тийм ээ. Бөөс гэж ярьдаг да тийм ээ, ноолрохгүй үрчилт багтай юм материалаар хийхээр ирмэлцэлдэг. Би өөрөө эдлийн салбартаа одоо амьдралаа холбоод 30 гаруй жил болж байгаа болохоор би одоо нэг ямар нэгэн улсын нийслэлд очиход ер нь буучаад хаана хамгийн сайхан даавуу торг байдаг вэ гэж боддог шүү дээ. Тий, ерөөсөө л миний мэрэгжил ахгүй. За энэ бол сайхан Монгол хурган дотортой дээл байна. Одоо ингэ үзэгч таарж байгаа бах. Тэгээд булган амжаад булган малгаатга энэ бол өстой бэрэнтэй. Энэ нөгөө миний өмссөн энэтэй адилхан юм шүү дээ. Яг адилхан тий. Энэ жил ямар өнгийг та одоо хийсэн бэ? Жижиг үйлдвэр болохоор зах зээл багтай цөөхөн одоо оронжууч байд юм уу тэгээд өшөө гой өнгөнүүд байна. Одоо энийг нөгөө өмсөд явахлаар чи энэ чинь ингээд жигтэйхэн биеинд эвтэйхэн. Тэгээ ингээд айгуу гоё нэмгэн. Тэгээд ингээд харахтаа сүр бараатаа угаасаа дээлээ өмсч хөр хүмүүс чинь сүр бараатаа сайхан болчдаг. Тэгээ хаана нийлгсэн яасан ийсэн намайг хүмүүс явуулахгүй байгаа. За баярлалаа. За энэ бол хурган дотортой хүрэн байж байна. Энэ бол алтагч ямар гоё юм бэ? Энэ бол хас тэмдэгтэй ийм гоё хээ. Энэ дээлийг бол одоо нэг ширхэг хийх. Манайд ирсэн хүн бол одоо нэг ширхгийг хийлэх эсвэл өөртөө захиалгаар одоо хийлгэж болно. Гэтэ тий манай тий. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд 2017 оны цагаан сарын захиалга бол дууссан байгаа шүү. Эрдэнэ тунгалгаа. Одоо манайд энэ харагдаж байгаа энэ үзэгчдийн өмнө харагдаж байгаа энэ хурган дотортой дээл энэ хүрм энэ бүгд нэг. За энэ харагдаж байгаа шар үтэн харан хүрм гэхэд дотроо элбэнх байгаа. Элбэнхний арьсан. Тэгээ хоёр өнгөөр нь өмсдөг. Малгай гэхэд манайх ингээд сайхан өвлийн малгайг дээлтийн хосоор нь ингээд хийдэг. Малгайтай ингээд энэ бол сайхан саарл үтэн хээтэй үтэн хар малгайгаар нь хийгээд тэр цагаал ноолуур нь дээлэн дээр тавьсан халиу малгай байна. Нааталт нь эрэгтэй халиу малгай байна. Ингээд энэ минийг өмсөхөд бол бид нар хаач хэний ч өмнө өстой Америкт зологсон тийм ээ. Өстой хаач зологсон бол бид нар хаач хэний ч өмнө нүүр бардам хувцастай ард түмэн юм аа. Азийн чэйжинд манай Монгол шиг хувцас байхгүй. Тэгэхээр одоо би ингээд өрхөм хэлэгч дуучлаараа. Ингээд гудамжинд явж байгаад ингээд харахаар годон гутлахаар болгон шөв. Эсвэл хар гүрдэг байгаа байхгүй юу? Бид нар тэгэхээр бусдаас ялгарх хэрэгтэй байна. Өөрсдийнхөө ийм сайхан хувцсыг бидэнд дээр үед бол одоо 19-р зуунд 400 гаруй төрлийн нэр хувцс байсан биз шүү. Хаад ноёд одоо ерөөсөө язгууртны хувцас, ард иргэдийн хувцс гэхэд л одоо тийм олон сайхан хувцас. Одоо бол 40-50 төрөл боллоо. Багаслаа гэхэд бид нар тэрийг одоо өмсөж эдэлж хэрэгж сурмаар. Би тэгээд одоо тэр баригдсан байгаа Монгол цамцыг үзүүлээ. Би одоо энэ жилээс Эрдэнэ тунгалгаа морион брэнд болох гэж. За. Тэгээ гоёл наадамд мориотой цамцаар орсон. Морь уух сайхан болсон. Сая тэр тий сайхан Монгол хүн төрийн сүлдэндээ залсан байдаг. Манай Монгол шиг хувцастай хүн дэлхийд ховор гэдгийг бол би баттай хэлнэ. Ер нь бид чинь нэг хэлчихэд эзэн Чингис хаан маань хэлсэн байдгийг. Намайг тойрон бүлгэмд нэгдэж хатуу чанга зориг төвчээр гаргасан энэ ард түмэн бол дэлхий дээр байгаа улсын манлай навах болно гэж. Тэгэхээр би тэрийг бол зүгээр ч нэг хэлээгүй юм байна. 4 цагийн урилттай. Одоо яг хэд байгаа тухайн үед 1970-аад оны үед бол монголчууд 33 үндэстэн яснаас бүрдчихсэн юм сайхан ард түмэн. Тэгэхээр өөрийнхөө онцлог тохирсон одоо сайхан хувцсаа өмсөд бүх монголчууд ярьдаг штэ цагаан сараар хөөх юм сайхан дээлтэй явна лээ мөнх өмнө. Болж яваа юм байна да гэж ярьдаг болохоос биш. Сайн жи бонжоо гэж байгаагүй. Тийм учраас монгол хүнийг өөрийнхөө чадал жинсаан таарсан монгол цамцтайгаа дээл өмсдгөө маа гэхэд монгол цамцтайгаа юм сайхан одоо цагаан сараар одоо гэртээ сайхан золгож илгээрэн камгалан төрлөөрөө төвшин сайхан эрүүл сарвал байхын одоо хувцас бурхан бие чөтгөр гэж ярьдаг. Тийм учраас бурхан хувцсаа дээжилт. Бидний хувцс бол үнэхээр бурхан хувцс. Өөрөө санал нийлэх байхаа. Бид нар одоо ингээд аялын тоглолтоор юм уу хөдөө гадаа явахлаар малгай гутал эднэрийг нөгөө юм хайрцагт хийж авч явахгүй бол хэвэн алдчихдаг байхгүй. Одоо тааж том юм чумдаа шүү дээ. Тэр шиг та би зүгээр миний санаа бас тийм одоо тэрийг үйлдвэрлэдэг арсидны үйлдвэртэй гэрээ контракт хийгээд ихчлүүдээс ч юм уу бас яг тийм зориултын малгайны хайрцагтай тийм гэх юм бол илүү хүнд бэлгэлэхэд ч юм уу бид нар авч явахад бас их гоё харагдахаар юм бэ лээ гэж үү. За баярлалаа. За тэгэхээр энийг манай хэрэглэгчид бас хэлж байгаа. Америкийн манайх ч нөгөө интернет хаягтай болохоор Америк руу явуулах гэсэн юм аа. Тийшээ явуулах гэсэн одоо энэ хавар бол цаасаа арч үйлдвэрлүүлээ гэж бодож байгаа. Тэр
чандаам янз бүрийн юмны хувьд бол үн өртөх нь боломжийн байвал өөрөө чи хэлснийг би 100% тусгаж авлаа. Баярлалаа. Энэ нэвтрүүлгийн гол зорилго нь төслийн гол зорилго бол ерөөсөө одоо бидний төлөө урлагийн олонний танд хүмүүсүүдэд чадхаараа нэг нэгэндээ дэм бай. Сая бас нөгөө өвөр Монголын хэнгэр дуучин ирээд Монгол толгойн зураг хүн дээр их гоё өгсөн билээ. Монгол хүнд Монгол хүнээ дэмжихгүй өөр хүн дэмжихгүй. Монгол хүнд Монголоо хайрлахгүй өөр биднийхийг хайрлахыг та бүгдийн маань ур одоо ухаанд нь өндөр байж үйлдэл нь уран байх болтугай. Өргөлж бас өөдрөнд дэвчих ерөөл өргөё. За, ерөөлөөр болгоо. Маш их баярлалаа. Одоо та бол маш сайхан дийлүүд өмсдөг, маш сайхан хүн байгаа. Монголын ард түмний өстой хайртай дуучин, уран бүтээлийн өндөр амжилт. Одоо эрүүл их сайн сайхныг хамт олонныхоо өмнөөс болон хувьяасаа хүсье. За гэдээ. За сая уран утга компани захирал Алтан туяагч маань Монгол хүн хэрхэн үндэснийхээ дээд хувцсыг зөв өмсөх талаар үнэтэй сайхан зөвлөгөө өглөө. Одоо хүн бүрийн мэддэг та бүгдийн сайн мэддэг Зоос хоёул компани үүдэн дээр хүргэж ирээд байна. За монголчууд бид эртнээсээ нааш байгалийн баялаг болох үнэт чулуу, үнэт металл зэргийг бас ахуй хэрэглээндээ өргөн хэрэгжилж ирсэн ард түмэн. Түрүү Алтан туяагч маань хэлсэн хүн болгон дээд хийж өмсдөггүймаа хийдгүүлж өмсдөггүймаа гэхэд Монгол сайхан цамцтайгаа шинэ оныг сайхан шиндэрээ ухтаарай гэж хэлжсэнтэй адилхан бүх хүмүүс алт мөнгө зэргийг идэлгүймаа гэхэд ядаж зэс гуй зэрэг хэрэглэх нь Монгол хүний бас буян тогтноо гэж би хувьдаа дотроо бодож байна. Ингээд олон юм нуршилгүйгээр энэ сайхан компанийнхаа олон сайхан бүтээгдэхүүнтэй танилцж нүдэн бэлсгацгаая. За ирхэн өнөд үзэгчдээ би бүр ингээд жагаагийнхаа хажууд лангууны ард түмнийг хүрээдэрлээ. Тэгээд хамгийн гол нь жагаа миний энд ирсэн танаа компани дээр ирсэн чамдаар одоо зочилж ирсэн хамгийн гол одоо утга учир маань бид одоо цагаан сараар зөвхөн өмсгөл зүүсгэл гэлтгүү Монгол түмэн байна, Монгол ёс уламжлал байна. Яг энэ эдээ ундаа энэ эдээ шүүсээ тавьдаг те энэ ёс уламжлалын дагуу бас танахаа энэ юу би бас 2 жилийн өмнө айлгчаад айл гэдэг нь одоо ардын орон зохиолч Бавуугийн тав сурганганд очиод бас харж ирсэн учраас эмэгтэй хүний хувьд бас санижирхаад хаа байдгийг хаанах хийж ингээд бүр зорж ирсэн. Тэгээд яг одоо хэдийнээс энийг танаа компани үйлдвэрлэж эхлэв. Яг ямар одоо жишээлбэл энэ хэд ямар утга учиртай юу бэлэгддэг гэдэг энэ талаас нь манай үзэгчдэд бас тайлбарлаж өгөөч. За манай компани сүүлийн хэдэн жил Монгол айлын ширээн дээр байх хэвээр одоо бүх иж бүрдлийг гаргаж байгаа. Хамгийн эхлээд манайх энэ цайны дом гаргаж эхэлсэн. Энийг одоо хийгээ манайх 10 хэдэн жил болж байна. Энэ алтан мал уу? Энэ алтан шармал дом. Литр 900-ын багтаамжтай. Манай одоо нэг сүүлийн үеийн хүмүүсийнхаа хэрэглэн зориулсан халууна барьдаг. Дээр үед чинь бол халуун барьдаггүй зүгээр л цайны дом байдаг гэсэн шүү дээ. Тэрийг орчин үеийн хэрэглээндээ тааруулаад халуун барьдгаар хийсэн мэн тий. Үйлдвэрс энэ хараа үзэгчтэй бүр ийм гоё. Яг алтан шармал тэгээ бүр доторх нь яг халуун сав шиг. Бөглөө них зүгээр юм санагдлаа надад. Энэ үүсэн бөглөө чинь яг ингээд нэг халууныг барина шүү дээ. Гэхдээ нэг пявер өнөө чинь өсөрч гарч ирээд байдаг шүү дээ. Энэ одоо их гоё хэнцэр юм байна тий. Энэ загсан бариулттай юм биш үү? За угаасаа манай дарахчул бол дандаа хээ угааз бүх юм бэлэгдэж хийж яадаг. Одоо энэ бариулын нь бол загсаар хийсэн байгаа. Загас бол нөгөө урт удаан наслахыг бэлэгдээд энэ нүүрэн дээрээ бол бадамлын ухаа цэцэг байгаа. Тэгээд материал нь бол зэвэрдэггүй, өнгөн хувирдаггүй, нээрж сонгож хийсэн. Тэгээд энэ шар нь болохоор алтан шарналаар. Нээрж гэдэг нь жагаа нь ямар металл өгсөн үү? Одоо хүнсний нээрж. Эрүүл ахуй талаас бол хүнд ямар ч хорн үлээ авахгүй байгалийн гаралтай. Өнгө цус нь хувирдаггүй, зэвэрхгүй, гандахгүй, одоо урвалд орохгүй. Энэ доороо бас ийм түмэн нас тейтэй юм байна л да. Түмэн нас тей чинь нөгөө манайхан уртудаа төгсшгүй, дундаршгүй бэлэгддэг. Амьдралыг бэлэгддэг тийм ээ. Энэ одоо үнийн хувьд ямар үнэтэй вэ? 450 мянга. Тэгээ энэ үнээсээ ерөөсөө хэлбэлцээгүй одоо 10 хэдэн жил хийж байгаа. 10 хэдэн жилийн өмнө 450 мянган төгрөгийн зис том байсан. Одоо яг хэвээрэл бүр улам шинжлэгдээд орчин үеийн шинэ технологитой хослуулаад халуун савын одоо болсон байна гэж би хувьдаа ойлгож байна. Тэгэхээр энэ гэрт байх юм бол хачин чамин тансаг харагдах байдлаас ч гэсэн өнгө үзсний хувьд ч гэсэн сайхан юм байна. Одоо тэгээд
бүгд одоо ялангуяа гэрээ эзэгтэй нар ийм сайхан домноос одоо айл болгонд зис аягүй, мөнгө аягүй, за бас алтан аягнууд энэ манайхан ч одоо арчил гарснаас хойш бүгдээр их тийм өргөн дэлгэр юм идэлж хэрэгэлдэг болсон шүү дээ. Тэгэхээр эндээс бол одоо амсар дээр нь бадамлынхаа байгаа учраас одоо эндээс ямар ч одоо гэрээ эзэгтэй хувьд бол ирсэн зочиндоо цаг аяглаад өгөхөд бол нүүр бардамл байхаар юм тийм. За хоёлаа тэгвэл цар руу гаръя. Энэ анзаархнаа ийм байх шиг байх юм. Би буруу анзаараагүй бол том эдэний тавг жижиг баг жижиг гэж байх шиг байна те. Айл болгоно нөгөө бүгд нэгэн жигдэр застахгүй л те. Настай хүмүүс арай жоохон том эдээс залуу хүмүүс бол арай жижиг эдээ. Энэ эдэний тавг маань хоёр анз байгаа. Ууцных нь болвол том жижиг ууц өчөө айл нь таарахаар манайх хинжээ авд судалчиж хийсэн байгаа. Эдэнийх нь энэ том нь бол ингээд тойргороо 5 улбоо тойрохоор жижиг нь 4 улбоо тойрохоор ингэж хэмжээ авч хийсэн том жижиг хоёр анзын. Үнэн нь хоорондоо 80,000 төгрөгийн зөрүүтэй. Жижиг нь 300,000, том нь 380,000. Эдэн шүүсний цар маань ямар үнэтэй? 380,000. Бас уу? Би энэ эдэний тавгийг нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Ардын орон зохиож Бавгал тавг сургууль нөгөө цагаан сараар очиход бас үздэжсэн байхгүй. Тэгээд тавгаах чих тийм яжтай шүү дээ. Яагаад энд ирэх болсон шалтгаанаа түрүүн бас хэлсэн. Тэгээд би тэр жил тавгаахын нөгөө золох гэж очихдоо яг ийм мөнгө нөгөө никл хумстай очихгүй. Тэгээд тавгаах ч айгүй тийм ер нь жоохон яжламтхан хүн шүү дээ. Тамхиа дата Бавгал сууж ирсэхгүй. Надад нөгөө бууз хуушур хийгээд өгөхгүй ингэж басагч. Би анзаараагүй нөгөө хоол идчихсэн чинь эрдэн донгагийн өмсч манай цар тавгнаас гоё юм. Тэгээ би яг нөгөө онцолж харж байсан. Онцолж харахад надад юу харагдажсэн хэрэг энэ одоо нөгөө бэлэгдлүүдээ шүү дээ 12 жилийн бэлэгдлүүдээ би энийг их сонирхож ирсэн. Энэ юу байж байгаа? Зааны толгой. Одоо урт удаан, аз жаргалтай, тайван амьдрахыг бэлэгддэг. Зааны толгой. Эдэнийх маань тойроод 12 жилтэй байгаа. Ууцных нь 4 хүчтэй. Тийм монголчууд ч нөгөө цагаан сараар бас нөгөө танин мэдэхгүй яс уламжлаад үр хөвгтүүдтэй багцуулалтаа сургадаг. Одоо жишээлбэл шагаа наадах те галаг мэлхийг өргөх. Тэгэл яг энэ одоо жишээлбэл зөвхөн эдэн шүүсний тавг гэхэд л 12 жилдээ 4 хүчтэнтэй байлаа гэхэд заа хүмүүс минь 4 хүчтэн чинь ийм хүчтнүүд байдэн шүү гэж өвөө имаа нар нь хэлж өгвөл хүүхдүүд бас танин мэдхэн чанартай нэг талаас өнгө үзэмжний тандаас ой нөгөө талаас эдлэгээ гэдэг талаас гуравдаж бас танин мэдхэн ингээд маш цагаан сар гэдэг бол маш өргөн дэлгэрээс тэмдэглэдгээс гадна ёс уламжлалыг хадгалсан тийм баяр байдаг учраас миний хувьд бол ялангуяа үзэгчдийн хувьд ч гэсэн та нар маань харж байгаа харагдах байдал нь ч гэсэн их гоё. Энэ юу вэ? Цэвэр гаан уу тий? Тийм болохоор нөгөө эн чин дандаа өөг тостой юм тавигдана л да. Мах шүүс маань ч нэл тос, бов маань ч нэл тос байдаг. Тийм болохоор тосон толгод батхгүй хамгийн гол нь харалж гандад зэвэрхгүй. Одоо ганцхан жил хэрэглээл нөгөө харлаад хурааж хэд биш. Насаараа үе дамжаад бас хэрэглэгдэхээр тэгж материалын сонгож хийсэн байгаа. Энэ 12 жил 4 хүчтэн зааны толгой маань бүгдээр алтан шармал. Одоо угаа цэвэрлэхэд бол ямар ч асуудал байхгүй. Ингээл энийг угаах зориулдаар угаасаа юм салангад дээдлийнхэн царын нь бол ингээд хөлнөөсөө салангад хийцэн байгаа. Тэгэхгүй бол бас хэцүү шттэ тий ийм том юм барьчаал ингээд угаах гал тэгэхгүй энэний салгаас ах угаагаал тавьчин. Энэ маань хамгийн гол нь тосон толгод огтхгүй, хаарлахгүй, зэвэрхгүй учраас жил болгон энэ өнгөөрөө өнгөлөг чигээрэл байна гэсэн үг. Тэрийгээр бас давуу юм байна тийм ээ. Бас л тогтчоор ч одоо модон цар мар дээр ч юм бол тэгээл дагтаршаад одоо тэр модон царыг бодвол энэ эрүүл ахын хувьд бол маш цэвэрхэн модон цар чи өөрөө нөгөө хэр олон жилийн хугацаанд хэр суудаг тэгээд хүнсний зориулт нь бас нэг тийм тохиромжтой биш. Манайх бол энийг маш их судалж ээж олон жил судалж ямар материалаар хийвэл хүмүүс болохоор ингэж ойлгоод байдаг байхгүй мөнгөн цар юм уу мөнгөөр хэрвээ бүтэн ингээд цул мөнгөөр хийвэл энэ чинь хэр баргийн хүмүүс авч чадахгүй маш өндөр үнэтэй болно. Тийм үнд металл учраас мөнгөөр өнгөлөөд хийчих юм бол жил болгон ингээд хэрглэж чадахгүй алтан мөнгөөр өнгөлөөд хийчих юм бол энэ чинь уурвалд ороод нөгөө мөнгө маань харлаад өнгө нь муухай болчихно. Тийм болохоор хүнсний зориулттай
Одоо хэрэглэгчтэй маань хамгийн их ойрхоноор гэх юм бол нөгөө ган халбах сэрээ манайхан олон жил хэрэглэдэг шүү дээ. Тэрний маань өнгө яадагчгүй. Яг л тэрний материал гэсэн үг. Өөр энэ дээр тэр их надад их эмхтэй үний үед их сонин гоё санагдаад байна л да энэ. Опа. Энэ бол одоо жимс тавьсан ч болно. Ер нь бол манайх энэ жилээс анхны гаргаж байгаа загвар маань энэ жилээс хийж эхэлж байгаа. Жил болгоно л ингээл дараалал Монгол айлын ширээн дээр байх ёстой бүх одоо цагаан сарын маань дээд тавг, шүүсний тавг, домб жил болгон нэг нэгээр нь ингэж үйлдвэрлэж гаргаж байгаа. Энэ жилийн маань одоо хэрэглэгчтэй барьж байгаа бэлэг гэвэл энэ бууцны тавг байна. Энэ боосны тавг жимс чиз салат бууцны тавг тий. Эзэгтэй бол юугаар ч яаж одоо ашиглаж хэрэгж болохоор юм тий. Ингээд авчаар одоо тарин одоо тий сэлгээд доодох юм тавир нь их гоё үзмжтэй үзэгчтэй хараарай. Одоо энэ нөгөө мэдээний цаар дом манай сархадны дом бас байдаг. Эднэртэйгээ бүгдийг хослуулж хэрэглэх юм байна тийм ээ. Угаасаа хослуулж хэрэглэх юм бол тийм яг л эдгээр шиг чамин харагдахаар байна л да. За энэ жилийн гарсан шилийн эдлийн хувьд бол үнэхээр бас тансаг сайхан байна. Энэ бүтээгдэхүүн бас энэ тайлбар дээр сархтын домбоо. Манайх одоо энэ сархтын домбоо үйлдвэрлээд 5 дахь жилдээ явж байна. Сархтын домб бол дээр үед нөгөө нэрмэл архиа халаа сайхан шар төстой домбонд халаагаад уудаг байсан. Яг тэр загвар уламжлалаар нь тэр чигээр нь хийсэн байгаа. За. Багтаамж нь энэ одоо жишээлбэл одоо багтаамж нь бол наал 750 г-ын багтаамжтай. Тийм. Зүгээр нэрмэл архихгүй цагаан архич гэсэн хийгээд зүгээр шилтээ нь ингээд юу мэддэхгүй гадаадын архи байж ахаар уг нь алтадмал домбондоо хийгээд тавил өнгө үзэмжнэж гэсэн. Доторхоо бас нөгөө архины хор шүүгээ зөвхөн архиндаас хэрэглэхгүй. Ус хийгээд архи хийхгүй доо ус хийгээд аршаан болгоод уудаг хүмүүс нөгөө зэсэнд ус онуулж уудаг штэ. Тэр шиг тэгээд зэсийг яг цэвэр 999-ийн алтаар шараад өнгийн зэсээрээ бахлаараа айгүйх нөгөө харлаад ногоороод уруулд ордог учраас алтаар шарчдаг. Тэгээ алтаар яг цэвэр 999-ийн алтаар шархлаар өнгө нь удаан гоё идэлгээтэй байдаг. Тэгээ энэ тэгээд жагаа илүү томор домбон гэсэн би юу? Домбон Байхгүй. савлгаа нь зөвхөн 750 г. Тэгэд энэ дөрвөн аяхтайгаа цартайгаа ингээд ямар үнэтэй? 380 мянга комороо, дөрвөн хундахтайгаа, цартайгаа ингээ комороо. Одоо ингээд эдэн шүүсний тавг. За ингээд жижиг томоор нь айл настай залуугаараа аваад энтэй ингээд иглэр яг ингээд нэг иж үрдэл болж байна тийм үү? Тийм. Цайныхаа домб, сархтны домб, эдэн шүүсний цар тавг, одоо бууцны тавг гэхэлэр Монгол айлын ширээн дээр байх хэвээр. Бүхэл эдэн шүүсний тавгныг иж үрдэл болж штэ тийм. Сав баглаа бодлын хувьд бол бүгд энийг юунд орчих уу? Бүгдээрээ нэг орохгүй бүгд тус тустай сав баглаа бодолтой. Жил болгоно нөгөө савндаа хийгээд хадгалахад зориулагдсан. Бүгдээрээ тус тустай өөр юм гисэн. Тий, эдэнийх нь сав байна. Эдэнийх нь хайрцаг. Энэ болохоор нөгөө бууцны тавгны маань хайрцаг юм хөөрхий. Ингээд бүгд нэг нэгээр орчих юм байна тий. За тэгэхээр нэг нэгээр нь ч өгж болох нь үзэгчтэй бас нэгжгээд комор наваад өгсөн ч болох юм байна. Стачууд маань маш их сэтгэл өндөр байгаа. Хурж ирэл бүгдээрээ хүү маань аваад бэлгэлсэн, охин маань аваад бэлгэлсэн гэдэл хүмүүс ер нь худалдаж авсан хэрэгэлсэн хэрэглэгчд маань маш сэтгэл өндөр. Хурж ирэх болгондоо манай дэлгүүрээр үйлчлүүлэх болгондоо баярлсан талархснаа илэрхийлж байдаг. Энэ бүтээгдэхүүнүүд маань бүр өвөр Монголоос хүртэл зорж ирж өвөр Монголын маань иргэд хүртэл маш ихээр авч байгаа. Тийм үү. Ер нь сая би бас нөгөө урагшаа бүр Тунляо гэдэг өвөр Монголын өөртөө засах орны жирмэн хошуу гэж байдаг юм байна. Жирмэн аймаг гэж байдаг юм байна. Тэр аймагт бас цагаан сарын эмчилгээнд орчод ирсэн. Ер нь хөл ажиглах нэ өвөр монголчууд маань биднийг бодвол яг тэр ёс уламжлалаа илүү их өвтээж, биетээр тээж яваа хүмүүсээс. Тэгэхээр бид нар маань бас яг энд бас ёс төртэй уламжлалтай бас чин сэтгэлээс хандах нь бол дамжиггүй. За энэ жилийн юу ингээд нийлээд нэг осны 1 2 3 4 5 одоо дээр хэрэглээ болж байна тийм үү? 5 тансаг эдэний. За ингээд үзэгчтэй өнөөдрийн өдөр надад болон үзэгчд маань өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүний талаар
товч тайлбарлуулсан жаргалдаа маш их баярлалаа. 5 тансаг эдээний маань эдээ шүүсний маань цар болон тавгнууд маань яг ингээд тансаг таван эдээгээ тавихад бол та бүгдэд ямар байдлаар харагдах нэ гэдгийг хэдүүлээ бас харцгаая. Сайн байна уу? Сайхан өвлж гин үү? Ажил тавтай юу? За уцаар яриад байгаа үуч би шүү дээ. Олон ийм өрөөнд маш олон хүмүүс зэрэг ажилладаг юм байна. Энд хэд жишээлбэл зөвхөн домбыг одоо суулгаж ийн, угсарч ийн гэж хэлж байна. Тий? Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг надад болон үзэгчдэд өгөөч. Өөрөө түрүүн дэлгүүрд очиод бэлэн босон бүтээгдэхүүнийг харсан баг тий. Тэрийг одоо яг энд манай энэ үйлдвэрээс одоо энэ цэг дамжуулан өөрөөс одоо тусдаад энэ жишээ домбыг хойд түрүүний цаг тавыг хийж байгаа. Тэгээд доороос нэг манай жижиг сархтын домбыг бас тэр үйлдвэрлэж байгаа. Дамжлагаар баах явдсан байгаа юм л. Эдгээр бүтээгдэхүүн маань одоо хамгийн анх одоо энэ бүтээгдэхүүнээс ч одоо зураг гарна. Зургийг эхлээд ярилцчаа тий. Одоо ямар зураг гарах вэ? Одоо орчин үеийн технологид хослуулсан үндэсний уламжлалыг бас соёл хээ угуулзыг хадгалсан. Тийм зургуудаа би эхлээд ярилцаж гаргаад түүний дараа дээр нөгөө хивээ гаргаад анхныхаа загварыг гаргаж байгаа. Тэгээд дараад нь үйлдвэрийн дамжлагад оруулан олноор одоо гэж үйлдвэрлэл гаргадаг байгаа манай. Монголчууд өдөр 1 сарын хугацаанд нэг их 8300 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгааны дагуу яагаад зөвхөн сарын хугацаанд одоо жишээлбэл энэ их хөрөнгө оруулалт, энэ их хөрөнгийг гадагш биш Монголдо одоо авч үлдэж яагаад болдгүй юм бэ гэдэг үүднийхээ нэвтрүүлэг хийсэн. Энэ жил улам өргөжүүлээд Монгол хүнс, Монгол бэлэг гэдгээр ингэж явж байгаа. Тэгээ танай компани одоо Монгол гоёл гэдэг нэвтрүүлэгт оруулж байгаа. Зөв өөрөө ярьж байгаа бас зөв Монголынхаа баялаг Монголд л үлдээж байгаа юм яахгүй одоо энийг бид нар хийсээр энэний цаанч одоо энийг худалдаа авалтын өнгөөр Монголд татвараа төлөгдөж байна. Үгүй бас дээр энийгээ хийсэн тагчууд маань нэг аргийнхаа нийгмийн асуудлыг шийдэж байна. Тэгэхээр яг Монгол баялаг бас Монголдо үлдэж байгаа гэсэн бас тод илэрхийлэл байна. За гэлээ. Энтлийн өрөөнд манай нэг охин надад их сонирхолтой байна л да. Нэг охин маа нөгөө царын айгүй тийм нарийн хийгээ сууж ирсэн. Тэрийг хоёул орж сонирхох уу? За сайн байцгаана уу? За. Хин билээ? Эрдэнэ тунгалаг. Их нямбай төрөө орж ирсэн. Чи айгүй нямбай хийгээд ирсэн. Чи ер нь хэцүү үед сувда. Гайгүй юу? Сорцсон уу? За. Би бол гарч ичээд явахгүй мэн. За үзэгчдээ та бүхэн бас харж байгаа бах. Үнэхээр бас нарийн чимэглүүр ажил байдаг юм байна. Нөгөөтэйгөр бас бүх юм нь Монгол хүмүүсийн ураг ухаан, гар, сэтгэл шингэл учраас цаанаад нэг тийм бахархал төрмөр сайхан байна. За энэ нэвтрүүлгийн хамгийн гол үзэл санаа нь тэгэхээр одоо бид нар цагаан сараар эдэн чиргэлж өмсөд зүүж байгаа зүүсгэл маань Монгол. Дээр нь цагаан сараар тавих тэр эдээ шүүсний тавг иж бүрдэл маань зоос соёл компани уран даргачдын хийсэн энэ сайхан бүтээгдэхүүнээр иж бүрдэл тавгаан засаад дээр нь байх эдээ шүүс маань бүх сайхан монгол хүнсний бүтээгдэхүүнээр элбэг дэлбэг байж орсон гарсан бүхний гарыг дээр нь монгол бэлгүүдээр цайлж гаргах юм бол энд ерөөсө бүх зүйл монгол байх юм бол би та танд ч гэсэн эдийн засгийг аврах боломж байгаа шүү. Та бүхэндээ шинэ сэтгэлээсээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.